Сайн байцгаана уу? iOS 18.6-ыг апдейт гарсан байна. За энэхүү апдейт нь 2 цэгтэй апдейт гэж бодоод мэдээллийн аюулгүй байдал болон баг фикс багцсан гэвэл үгүй юм байна. За тэгээ яагаад вэ гэхээр патентны асуудалнаас салаад 18.6-ыг апдейт инхүү гарчээ. Одоо цусндах хүчил төрөгчний хэмжээг хэмждэг байсан тэр одоо ухаалаг цаган дээрх үйлдэл ингээд нэг эцэст нь эргэж ингэж орж ирсэн байна. Гэхдээ зөвхөн Америк нэгдсэн улсад бөгөөд ямар цагнууд дээр вэ гэхээр Apple Watch Series 9, Apple Watch Series 10, за тэгээд Apple Watch Ultra 2 гэдэг загварууд дээр цусндах хүчил төрөгчийн хэмжээгээ эргэж бол одоо хэмжиж ингэ болддог болсон байх нэ. Хэмжихийн тулд iPhone-ийнхаа одоо эрүүл мэндийн аппликейшн рүү ороод бас нарийн одоо тооцооллуудыг нь бол харж болох нь байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би энтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. iOS 18.6 апдейт гарсны дараа 18.6-ыг 18.6 ерөөсөө маш хурдан хоорондоо гарсан. Тэгээд яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iOS 18.6-ыг болон iOS 18.6-2-ыг аль нэгийг суулгах боломжтой байгаа учраас батарейны репорт ярих нь бол одоо утгатай гэж бодож байна. Энэхүү апдейтийг хийх зөв үү буруу юу гэвэл одоо мэдээлэлгүй аюулгүй байдал талаас бол кодны сайжруулалт бол ороогүй учраас цэвэр батарейгаа бодоход бол ямар ч бол буруу юм алга. Гэхдээ мэдээж цуснд хүчил төрж байгаа хэмжээг саяны дурдсан 3 загвар дээр одоо энэхүү эрүүл мэндийн үйл одоо тий функцийг ашиглахыг хүсвэл одоо 18.6-ыг л апдейт хийх нь бол зөв. Харин батарей талаасаа гэвэл репортнууд бол бас айхтар олдож чадаагүй. Ягаад тэгэхээр бүх анхаарал iOS 26 хөгжүүлэлтэн дээр яваад бүх анхаарал одоо өөр тийшээ хараад байгаа учраас хүмүүс хүртэл одоо репорт бол ерөөсө бичгээ бол болцсон. Тэгээд iOS 18.6-ны репортоос олдсон гэвэл өмнөхөөсөө сайжирсан нь гэвэл 18.6-аас сайжирсан гэвэл iPhone 10-аар, iPhone 11, тэгээд хоёр дахь iPhone SE, за тэгээд энгийн iPhone 12, энгийн iPhone 13-ууд бол орсон байна. За ер нь бол апдейт хийгээд хэрэггүй шүү. Муудсан гэвэл энгийн iPhone 15, 16-нууд бол ингэж оржээ. За мэдээнийхээ хэсэг рүү бол үргэлжлүүлж бол орцгоё. Нэг бол одоо шуу мэдээ те таамаг мэдээ бол гараад ирсэн 599 юм $699 үнэтэй хямдхан MacBook бол одоо удахгүй одоо үйлдвэрлэлд орох нэ гэсэн тийм таамаг мэдээ бол явсан. За тэгээ энэ яг ямар учиртай вэ гэхээр ер нь бол MacBook-нууд ер нь бол доор хаяж бол $1000 бол эхлээд байгаа. За тэгээд хямдхан загвар бол ерөөсөө байхгүй байгаа. Тэгээд 599 буюу бүр оюутанд бол хямдруулаад 599 болгоно гэж хэлээд байгаа. Түүнээс биш бол үнэ нь бол 640-50 эсвэл 740-50-таа гараад оюутнууд хямдруулж байгаа 599 болгоно гэж бол хэлээд байгаа. Тэгээд чипний хувьд болохоор юу болж байна гэхээр A18 Pro буюу iPhone дээр байдаг чип бүр ингээд одоо MacBook-ийг одоо хүчин чадлыг тэжээх нэ гэсэн тийм таамаг бол байгаа. Тэгээд үнэхээр одоо гайхалтай одоо гар утасны чип одоо бүхэлдэн компьютерийн хүчин чадлыг явуулна гэдэг бол одоо юу гэсэн үг вэ те. Тэгээ ерөнхийн MacBook ер нь бол яг ямар дурсамж сэдрэж байна вэ гэхээр 2015 оны ихэр гарч исэн 17 хүртэл үйлдвэрлэгдсэн 12 инчтэй MacBook гэдэг нэг тухайн үед бол гарч исэн. Энэ болохоор маш угаасаа жижигхэн амар одоо нэмгэн за тэгээ USB-C оролттой гэх мэтчлэн тухайн үед бол бас хямдхан гэдэг загвараараа яг энэхүү MacBook маань 15-аас 17 оны хооронд гарч байгаа. Тэгээд үйлдвэрлэгдэхээ болоод дэлгэрүүд дээр зарагдахаа болоод тухайн үед бол зогсож исэн. Тэгээд энэ Mac одоо хуучны энэ одоо MacBook эргэж бол ингээд одоо дахиж одоо эргэж сэргэж амилж байгаа юм шиг тийм төстэй мэдрэмж бол өгöd байгаа. Тэгээд мэдээж хэрэг ийм нэмгэн жижигхэн учраас батарей нь бол маш хог байсан. Угаасаа юу гэдэг чинь яг үндсэн ажилтаа одоо үнэхээр хүн түнд график уншуулдаг, хүн түнд том одоо дүрснүүдийг идэ монтажладаг тиймэрхүү үйлдэлүүд бол тохиромжгүй. Зүгээр л өдөр тутмын хөнгөн интернет ухахад л одоо юу юм гэхээс биш. Тэнтэй бас ерөнхийдөө бас төсtöөл үүрэгтэй гүйцэтгэх MacBook бол одоо энэ үеийг гарах бах. Тэгээд $599 MacBook авна гэдэг бол үнэхээр тий цоо шин MacBook авна гэдэг бол үнэхээр дайггүй бол сонголт бол болно. $1000 шинэ iPhone авах уу эсвэл одоо $599 цоо шин MacBook авах уу гэвэл угаасаа миний хувьд үгүй яаж ч $599 цоо шин MacBook авах нь угаасаа хамаагүй гой сонголт болох бах. За гэхдээ мэдээж хэрэг бас үнээсээ хамаараад зарим нэг зүйлсүүд нь бол дутуу болох нь бол тодорхой. Тэгээд ялангуяа чипэн дээр нь хэлэхэд бол A18 Pro яг шинжлэгдсэн те одоо Book Core нэмсэн Book Core нэмснээр A18 Pro гарах нь үгүй юу гэдэг нь бас асуултын нэмдэг хэвээрээ байгаа.